надад нэг асуулт байна л да. Ер нь ингээд хараад хад хүний амьдрал зовлон их байх юм а тий. Ер нь зовлонгийн амьдрал гэж угаасаа байхгүй шүү дээ тий. Ямар ч ажил мэргэжлийн, ямар ч албан тушаалтай хүн, ямар ч эдийн засгийн тий боломжтой баян ядуу, эрэгтэй, эмэгтэй, уус үндэстэн хүн төрөлхтний нэг нийтлэг, амьдралын нийтлэг тий зүйл юу гэвэл үүрэх зовлон байгаа байхгүй. Тэгэл гэтээ тэр зовлон болгоно нь хамгийн гол нь яг нөгөө хувь хүнд яг яаж хүрч байна вэ? Сэтгэлд нь яаж бууж байна вэ? Түүнийг яаж харж байна вэ? Түүнийг яаж даван туулах арга байдал байна вэ? Тий. Янз янзлээ. Ингээл хүн төрөлхтний түүхийг харж байхад тий хүмүүс зовлон шийдэх гэж, зовлонгоос зугтах гэж, бултах гэж бүх л арга чаргыг хэрэгжилж байгаа. Гэхдээ хизээч зовлонгоос одоохлоо ангижирч чадаагүй. Харин ч улам л их нэмэгдээд л байгаа юм шиг тий өвчин, үхэл хагцал. Гэтэ нэг талаасаа бас хүмүүс зовлонг яаж хүлээж авч байна вэ гэдгээс бас шалтгаалж байгаа юм шиг тий. Зовлонгоор нь хардаггүй. Тий арай хөнгөнөөр хүлээж авдаг хүмүүс бас байгаад байгаа шүү тий. Тэгэхээр Есүс Христ хэзээ маань бид нарт миний та нарт харанхууд хэлсэн үгийг гэрэлт гарган яриа гэж хэлсэн байдаг. Тэгэхээр өнөөдрийн бидний ярих сэдэв бол эстгэдэг хүмүүс зовлон тий зовлон зүдгүүрт яаж ханддаг юм бэ? Ялангуяа хагцал зовлон тий миний ойлголт бодлоор бол миний хувь хүний минь хувьд бол бүх зовлонгууд дотроос за өрөнд орох зовлон байна, өвдөх зовлон байна, тий эцэг эхээ алдах зовлон байна, ханижлээ алдах зовлон хамгийн хэцүү зовлон үр хөвгтөө алдах зовлон гэж надад санагддаг. Тий. Ерөөсөө л ингээл хараад хад хүн за чи хүүхчүү гэдэг шийдвэртэй тулахад хүн юу би явъя миний хүү үлдэх ёстой, миний ах үлдэх ёстой. Үр хөвгтөө гэсэн тий. Тэгэхээр хамгийн эцсийн цэг дээрээ хүрсэн ч хүн хүүхдээ үхэлдэхгүйгээр өөрөө ороход бэлэн тийм нийтлэг шинж чанартай, мөн чанартай тий. Тэрийн бодохоор зэрэг надад хамгийн хэцүү зовлон ер нь үр хөвгтөө алдах зовлон юм байна да. Бусад зовлон бол хүн инээж авал тий зарим гэж бодхолоор үр хөвгтөө алдаж байгаа нөгөө ард үлдчихэж байгаа эцэг эхчүүд тий хамгийн хүнд тусдаг тийм ээ. Хамгийн хэцүү зовлон тулдаг тий. Тэгэхээр зочин маань бас бидний дунд өнөөдөр бүтээртэй уулзаа тий энэ талаараас тодорхой хэмжээгээр ирсэн л дээ тий. Тэгэхээр таны хувьд тий тийм үр хөвгтөө алдах зовлон үзчихсэн үү тий туулж явуу мөн тэр тухайн үед тий тэр зовлон яаж даван тулав тий юу болж мэдээж ийм зовлон туулсан хүмүүсээс Монголд зөндөл байгаа тий үзэгчдийн дундаа зөндөл байгаа шүү дээ. За тэгээ бас та бүхэн намайг ураад энэ нэвтрүүлэгт оролцох боломжийг олгосонд яасан үнэхээр талархаж байна. Тэгээд үнэхээр яг энэ асуудал бол тий үнэхээр хаа сайгүй илбэг байдаг учраас бас хүмүүс ийм асуудал дээр үнэхээр яг яаж хандах ёстой гэдэг тал дээр ийм зөндөө асуулт юу байдаг л тий. Яг миний хувьд ч гэсэн өмнө нь нэг ийм зүйлийг амсаж үзээгүй байхад яг хин нэгэн хүүхдээ алдлаа тий яг ийм гашуудалтай хэрэг боллоо гэхэд тийм их ингэ зүр сэтгэлтэй гүн гүнзгийгэр ингэж хүлээж авахгүй. За хөөрхий тэгээд өнгөрчтэй хэцүү байгаа даа л гэсэн тиймэрхүү бодол орж ирдэг болохоос тий өнгөцгөн л тэгэж авч үздэг. Яг тухайн үндэ эцэгтэй ямар хүн тусч өгнө гэдгийг хүн бараг мэдрэх нь ховролтой яаж тайвшруулах вэ гэж бодно хүмүүс. Тэгээд яг миний хувьд 2011 оны 7 сард баг хүүгээ алдсан байгаа. Тэгээд манай 2 хүүтэй баг хүү маань ой 3 сартай байсан байгаа. Тэгээд яг ингэж дөнгөж хүлд ороод тий гүйж эхлээд яг хамгийн их хүмүүсийн хайрыг татдаг. Хамгийн өхөөрдмөр нас. Тий хамгийн өхөөрдмөр нас нь байсан байгаа. Тэгээд яг тэрний өмнө ингээд 2011 оны 2-оос 4 сард ингээд Солонгосын жижиг барал руу яваад хамт ингэж ээжтэйгээ хамт сургалсан зуугаад яг айгүй олон хүмүүст ингэж тий одоо Солонгос хятад гэдэг ч юм уу тий олон үндэсний хүмүүс танил болсон хайрын булаацсан яг тийм мөрөд айгүй олон хүмүүс залбирдаг хүүхчийн яаж юм зургийг явуулаарай гэдэг ингэж тийм хөвтөөсөн байгаа. Тэгээ бидний хувьд ч гэсэн маш их хайрын татсан. Үнэхээр тэ би яг дөнгөж хүүгээ төрөх үед эзэн дөргөөд эзэн миний яг миний хүүгийн амьдралыг та өөртөө аваад яг хамгийн хэрэгтэй үнээр амьдруулж өгөөч гэж үргэжсэн. Тийм хүмүүс маань байсан байгаа. Тэгээд
Хүүхжийн хин гэдэг үсэн бэ? Мэргэн гэдэг байсан. Тэгээд яг төрхөөс нь өмнө бит хоёр залбираад хамтдаа тэгээд үнэхээр яг энэ хүүхдэд тохирсон нэр бол тийм байна гэх. Тэгээд яг л тийм хүүхд байсан л да. Тэгээд хүмүүс ийм жоохон мөртлөө тэгээд яаж ийм ухаан гаргадаг байна гэдэг ингээд бидрийг хамтдуулгууд ингээд тэг бүжиглээл дуулаад тэгэл ингээд өмнө нь нэг удаа ингээд одоо жишээлбэл ингээд халуун галд ингээд гарыг ингээд ойртуулахаар дахиад хизээш тийш очихгүй. Тойрол ингээд яваад энэ ойртуулах гээд ингээд ингээд өөрөө ингээд холдоод мэддэг. Ямар тэрөөс айгүй сайн мэддэг. Тэгээд яг ингээд хүн өөртөө дуртай байна уу, дургүй байна уу. Тэгээд яг ингээд намайг ингээд буруу зүйл хийх үед ч гэсэн ингээд хүн маань айгүй том ингээд сурамж ингээд ямар нэг ингээд тий буруу зүйл ингээд хийх юм бол сургадаг ч юм уу тий сануулдаг ингээд тэгээд яаж энэ хүүхд ийм зүйлийг мэдчихэнэ гэж би заримдаа гайхдаг гэсэн. Үнэхээр яг тохирсон нэр өгсөн байна да гэж боддог. Тийм хүүхд байсан маа. Тэгээд хамгийн гол нь хүүхд маань яг миний яг заримдаа нүг эцэгчүүд анхаарал халамж ингээд тэр болгонд тавьж чадахгүй хүүхд маань ингэж маш сониулж байдаг тий яг л тийм үед яг миний анхаарал халамж дутуугаас л ингэж хүүхдээ алдсан л та. Тэгээд яг эмнэлгийн үед бид нар ингээд туслах боломж байхгүй. Айгүй олон эмнэлэг дамжаад ингээд өчиг төрөгчийн аппарат байхгүй, манайх байхгүй гэдэг ингээд олон эмнэлэг 3 эмнэлэг дамжиж очиод цаг алдсан байсан. Тэгээд миний үед ингээд айгүй олон юу гэж бодож байсан бэ гэвэл ямар ч хэсэг хүүхд маань амьдран. Яагаад гэвэл энэ бол эмнэлэг тусалж чаддаг тийм өвчин тий. Хүүхд маань ингээд зөв зүгээр болно. Тэгээд манай найз нөхөд ч гэсэн ингээд би уцтаад л ингээд ийм зүйл болчлоо гэд ингээд ярихад зүгээр хүүхд чинь идэгэн нэснээр эмчнэр айгууд надад өвчнөр чинь айгуу сайн идгээдэг. Тэгээ санаа зовх зүйлгүй гэд ингээд уцтаад ярьж исэн боловч ингээд хүн маань яг тэр өвчнөөсөө болоод биш харин хүчил төрөгч дутагдсанаас болоод тэгж өнгөрч исэн байгаа. Тэгээд миний үед яг хэл хөвч тэр үед алдахгүй байсан л та. Тэгээд яагаад заавал ийм зүйл тохиолдох болов тий. Тэгээд хүлээж авахд хэцүү байсан л та. Тэгэхээр яг хүүхэд минь үгүй болчлоо гэдэг тийм их зовлон тэрийг хүүхдээ санаж өгүүлсэн тэр их сэтгэл байхын хажуугаар хамгийн их туулдаг үздэг тэр сэтгэлийн зовлон нь тэр өөрийгөө буруутгах. Би бол ерөөсөө л таны хувьд бас тийм байсан уу? Ерөөсөө байнга л тийм зүйл бодогдвол манай нөхөр ч гэсэн ингээд яг гэртээ ойрхон явж байсан. Тэгэл нэг л гэрлүүгээ ярмээр санагдаад ингээд тэгчээсэн боловч буцаад яваад гисэн байгаа байхгүй. Тэгээд би л тэр үед ирсэн бол ингээд хормон дэж яхад миний хувьд ч гэсэн тий жоохон л цаг хугацааг ингээд буцаагаад л очиод хамаг юмаа засчмаар юм шиг санагдаад л тий би зүгээр л яг тэр мөчл хүүгээ харсан бол аврах боломжтой байсан гэдэг ч юм уу тий. Тэгээд айгүй их өөрийгөө буруутгаад л одоо хүүгийнхээ он би өгсөн бол дээр байсан тий. Одоо тэр хүүхд чинь надаас илүү амьдрах хэрэгтэй байсан тий. Тэгэл баг ингээл хүмээр санагдаад л би тэгэл заримдаа яаж өгөх үү гэж боддог ч юм уу тий. Яг тийм зүйл ч гэсэн хүртэл ингээл байгаа. Бусад хүмүүсийн буруутгал тэр мөр бол тэрнээс илүүгээр тий дараа нь тэр нь юусоо гарахгүй ингээд байнга л одоо насаараа л харамсаж явах тийм зүйл болно гэсэн үг байхгүй. Тэгээд яг миний хувьд тэгээ нэгэн л ингээд эзэн бол биднэрт хайртай. Тэгээд хизээч бидний амьдралд тэгээ унгаахын тулд бидэнд хүнд хэцүү зүйлийг зөвшөөрдөггүй харин биднийг тэгж унгаахыг хүсэж байдаг тэгээд итгэлээр унгааж яг энэ зүрийн тэр алдсан алдаан дээр маань дөрөөлөд одоо бүх амьдралыг ингэж байхгүй болохыг хүсэж байгаа. Тийм дайсан бас биднэрт байдаг. Тэгээд үнэхээр яг хэрвээ манай нөхөр маань те одоо чамаас болж ингэж хүүхд маань тэгсэн гэдэг ч юм эсвэл би надаас болж ингэж те хүүхд маань ингэсэн учраас би амиа орлох ч юм уу тэгэх юм бол үнэхээр манай гэр бол тийм маш олон хүнд ингэж тий хохирол учруулах ч юм уу. Миний хувьд үнэхээр яг тэгчмэр санагдчихсэн үе маш их байгаа л та. Тэгэхээр та тэр хэцүү сэтгэлийн зовлон биш тий тэр хүнд зүйлийг одоо даван туулахт чинь. За одоо л тэр үед чинь бодоход таны бол амьдралаа харах өөрийгөө үзэх үзэл тий өөрийнхөө амьдралыг харж байгаа өнцөг бол бүр тэр чигээрээ сөрөг болцсон байж таарна тий. Тэр үед тэрийг амьдралд басны найдвар байд юм байна. Одоо юу тэр дондор явхад тэр жижигхэн гэрэл болов болж юу туслаа тий. Яа юу дэм тэр бол хэцүү үстэй тий. Одоо хүн чинь нөгөө нэг ингээд унчаад эргэж босох гэж ярьдаг шүү дээ тий. Одоо шалбаагийн дээр ч унчаад эргэж босоход бас нэлээд л хэцүү байдаг шиг яг түүнтэй адилхан яг энэ зовлонгоос яг эргэхэд яг танд юу нь болсон.
Яг ингээд дөнгөж ингэж алдаад ажил явдал ингээд болж байхад яг хүмүүс айгүй их буруутгах гэсэн л та. Юу хийжээсэй, юу харжээсэй гэдэг ч юм уу тий ингээд одоо нөгөө хамаатнууд ирдэ ш тий. Тэгэхэд надад бол өстэй бүр ингээд цухтаагаад гарчмаар тий хэний ч нүрийг хармааргүй санагдаад л ингээд би дотроо ингээд хэцүү байдаг. Дээрээс нь айгүй хүн тачаа болоод тий. Тэгээд тэгэхэд тий ингээд манай зөвлөөныхан хамт үйлчлдэг тий эзэнт хамт үйлчлдэг хүмүүс ирээд ингээд үнэхээр тий энэ бол тэргүүл ингээд бид нар хамт уулзсан. Яг тэд нар маш их урам өгчээсэн л та ингээд хамт тэврээл. Тэгэл манай нөгөө нэг үйл одоо ингээд Христэд итгэдэггүй ах маань ингээд хамаатнууд маань ч гэсэн ирсэн байсан. Тэгэл хүн орж ирэхээр ингээд юу гэж ярихаа мэдэхгүй, яаж ярихаа мэдэхгүй бүгд л ингээд чимээгөө суцгаагаад л тий. Тэгэл тэгэл ингээд манай зөвлөөнийхэн Христийн ороод ирэхэд л шууд яриа өрнөөд л шууд ингээд тий энэ бол бид хүн болгон амьдралдаа алддаг хүн болгон тий хизээ нэгэн цагт бас ингээд тий хинч тохиолдох боломжтой ерөөсөө хүний амьдрал тохиолддгүй зүйл биш. Харин үлдэж байгаа хүмүүс нь хамгийн чухал шүү тий. Та нар үлдэж байгаа хүмүүсээ илүү анхаарал тавьж тий. Одоо ингэж үлдэж байгаа амьдралдаа илүү анхаарах хэрэгтэй гэл ингээд яриа эхлээл ингээд ихэд манайх маань тэгжсэн. Яста юу ярихаа мэдэхгүй бөглөрчөөд айгүй хэцүү байсан чинь танаахан чинь ямар сайхан яриа өөрөөтэй. Одоо л нэг тий тавьж байна тий айгүй нөгөө нэг тэр орчныг шууд өөрчилж байгаа байхгүй. Тэгэл яг ингэж илүү ингэ тайвшрал аваад ингэ тэгжсэн. Тэгээ тэрний дараагийн хувьд бол ингэ тэр зүйлээр дамжуулаад магадгүй ингэ миний амьдрал илүү их өөрчлөгдсөн л дөө. Тэгээд гэрэлт амьд яриа. Тэгээд яг надад гол урам зориг өгчээсэн зүйл бол тий. Үнэхээр яг хүмүүс амьдрч байсан бол амьд байсан бол юу хийх байсан болоо тий. Тэгээд багаасаа тийм ухаантай суугт магадгүй маш их зүйл хийх байсан. Харин одоо би амьд үлдсэн учраас тий яагаад энэ амьд үлдсэн утга учиртай. Тэгээд би хүүхийнхээ өмнөөс амьдрах хэрэгтэй. Яг тэр зүйлэл илүү урам өгчээсэн. Тэгэхээр чинь одоо хүүгийнхээ өмнөөс гэдэг чинь дахиад нэг би өөрөө амьдрна. Дахиад хүүгийнхээ өмнөөс буюу хоёр хүн. Өөрөөр хэлбэл одоо тийм нэг хүний амьдрч болох, амьдралдаа хийж болох зүйлээс илүү их хийх ёстой гэсэн тийм өсөлт өгчээсэн байхгүй тий. Тэгэл яг хэдийгээр яг хүн маань ингэж тий одоо энэ дэлхий дээр байхгүй ч гэсэн Тэнгэрийн уст байгаа араас нь би хамт очиж уулзаад амьдрна. Тэр зүйл нэг талаар тайвшруулж байсан. Тэгээд хоёрдугаар бас тий хүүхэд маань ингээл байнга зүудэнд маань орж ирээд зүудэндээ ч гэсэн нэг хүүхдээ нэг тэрх боломж олддог байсан. Тэгээд манай дүүм хүү маань ингээд том хүү маань болохоор манай дүү маань одоо Тэнгэрийн усад Тэнгэр иш нэртэй хамт тоглож байгаа гэдэг ингээд хэлэхгүй надаа айгүй гоё санагдчихсан. Хүү маань инээж ханаагаад ингээд тоглож байгаа. Харин одоо би энэ дэлхий дээр алдаандаа ингээд дөрөөлөөд байнга өнгөрснөө хараад тий өнгөрснөө хараад сэтгэлээр унаад би бинийг одоо эхнэр нүгрөө би бинийг харахтаа буруутгаад л тий дандаа харамсаад ингэж амьдрнаа гэх юм бол үнэхээр энэ бол дахиад хоёр дахь хүлтэй адилхан ийм харамсалтай зүйл. Харин тэхийн оронд би хойшоогоо биш зөвхөн урагшаагаа хараад харин өмнө нь хийж чадах байсан зүйлээсээ илүү их зүйлийг би хийх ёстой юм. Тэгэхээр би одоо юу хийвэл дээр вэ? Тэгэж яг харах боломжийг эзэн надад өгсөн байгаа. Тэгээд тий илүү нэг зүйл асуумаар санагчлаа. Та хоёрын харилцаа нөхөрт хоёрын хоорондын харилцаа тэг хүүхдээ алдгаас өмнөхөөс одоо илүү хүчтэй болсон уу? Эсвэл илүү эмзэг байна уу тий? байдаг болсон уу? Тэг яг хүүхдээ ингээд алдгаас өмнө битээр ингээд хэрэлдэх доолнд бол цаалан. Айгүй тэр үгийг хамаагүй хэлдэг. Уг нь битээр хоёулаа ингээд тий багадаа ингээд эцэгхэн салж өөр амьдралыг туулж үтсэн ямар тий одоо ингээд эцэггүй амьдрах ч юм уу тий ингээд эцэгхэн салаад амьдрсан хүүхдийн амьдрал ямар хүнд хэцүү байдаг гэдэг өөртөө хамсаад үтсэн боловч өөрөө ирэхгүй л ингээд тий бие биендээ бууж өгөхгүй тулд ингээд одоо би биш зөвхөн чийл буруутай гэл ингээд би чамаа сална хоёулаа сална гэрөөсөө тий ерөөсөө би бинийг ингээд тавхын тулд игдэг байсан. Тэгээд ер нь магадгүй хизээч салж магадгүй ийм л хэврэг болчихсон байсан. Тэгээд хоёр хүүхэдтэй нэг нэгээр нь аваа салсан чад гэсэн баг л тийм хатуу зүйл ингэж орж ирдэг байсан. Тэгтээ бид хоёрын хувьд хинэж ямар аимшигтай зүйл хийж ярьж байгаа вэ гэдгээр тэр үед ойлгодог байсан л да. Тэгээд яг хүүхдээ өнгөрөх үед бид хоёр маш том золиос тий хамгийн маш том тэгж зүйлээ үнцэнтэй зүйлээ алдсан учраас бид хоёрын амьдрал буцаад одоо нэг ганц үлдсэн хүүхдээрээ төвлөрч буцаад бие бинийгээ яаж тайвшруулах вэ тий. Тэгээ одоо хоол тэгэл бид хоёр
илүү ингэж гэр бүл маань нэгдэж одоо яг нэг өмнө нь бас биеэсээ ойлгосондоо ингээ хоёр дахь хүн маань гарч ирэх үед том хүүдээ тавьдаг байсан анхаарал халамж маань муудаад тий хүн маань ингээл эмээ өвөө дээр л байгаал ганцаараа давлал ганцаараа телевизээ үзэл ингээ бие дац. Ер нь айлын хайраар дутагдсан байсан би гэдгийг ойлгосон байгаа. Тэгээд илүү ингэж хүүрөөгөө хандаж тий одоо энэ байгаа хүүдээ бид нар илүү анхаарал тавиад гэр бүл маань илүү ягт болсон. Тэгээд би бас эзэн хүүхдэд тавих анхаарал гэснээс магадгүй бас яг энэ зовлонг тий яг даван туусны дараа хүүхдэдтэй хандах хандлага тий хүүхдийг харах хараат нь бас өөрчлөгдсөн байх л да тий. Яг яаж өөрчлөгдөж? Тэгээд ер нь бол би хүүхдийг харьлах тал дээр тийм сайн биш. Тэгэл ер нь багасаа л хүүхдүүдтэй нэг хоёр татан байдаггүй. Тийм ганцаардмал заажиг тийм хүүхдээсэн байгаа. Тэгээд тийм учраас магадгүй том үдэ анхаарал халамж тийм сайн тавьж чадаагүй гэж магадгүй. Харин яг хоёр дахь хүүгээ алдсны дараагаар би одоо нөгөө өөрийнхөө хүүхдтэй ч нэг сайн анхаарал тавьж чаддгүй юм чи бусдын хүүхдэд бол бүр илүү ингэж анхаарал тавихгүй шүү дээ. Тэгээд тэрдэгчгүй үнсдэгчгүй миний хүүхд биш юм чинь тий. Бараг тийм хандлагатай өөрийнхөө л хүүхдийг тэрнэ өөрийнхөө л хүүхдийг би хайрлна. Хүний хүүхдийг хайрлаж чадахгүй гэдэг ч юм уу тий. Яг ингэж тиймэрхүү байдал ингэж ажиглагддаг байсан л да. Тэгэл харин яг нөгөө хүүгээ өнгөрснөөс хойш ингээл хүн болгоны хүүхдэл хөөрхөн харагдаад хүн болгоны хүүхдийг л очиж тэрэл үнсмээр санагдаад яг ийм байдал надад өөрчлөгдсөнийг би өөрөө анзаарсан л да. Тэрнээс өмнө бусдын хүүхдний хөөрхөн харагдах ч юм уу тийм зүйл ингэж байдаггүй. Өөрийнхөө л хүүхдэд анхаарал тавьжвал энэ л миний хүүхд. Одоо би л энэ хүүхдэд хамаг сайн сайхнаа зориулна гэсэн юм сэтгэлтэй байсан. Яг тэр зүйл маань ингэж өөрчлөгдсөн байгаа. Хүүхэд болгонд эцэг ихтэй хамгийн нандин. Хүүхэд болгонд эцэг ихтэй маш үнцэнтэй. Зөвхөн хүн өөрийнхөө хүүхдээр дамжуулж тэрийг ойлгоно. Харин бусдын хүүхдийг нэг сайн ойлгож чадахгүй, хайрлаж чадахгүй. Ялангуяа нөгөө хойд эцэг ихтэй нөхөрөгдөр хоёулаа тэр зүйлийг хамсаж үзсэн тий. Хүн яагаад хүний хүүхдийг хайрлаж чаддгүй юм гэсэн ийм шарахтай байсан баг. Яг энэ зүйл над дээр идгэрсэн. Тэгээд илүү ингэж тий. Яг өөрийнхөө хүүхдийг ч тэр бусдын хүүхдийг ч тэр ямар хөөрхөн юм бэ? Энэ хүүхд эцэг ихтэй маш үнцэнтэй байгаа гэдэг зүйлийг ойлгох тийм хараа маань ер нь өөрчлөгдсөн л дээ энэ зүйлээр дамжуулаад. Магадгүй Христэд итгэдэггүй бас гэр бүлийн хувьд болохоор яг иймэрхүү те өөрийнхөө үтсэн одоо ийм зовлонгийн дараа харин ч бүр гэр бүл нь бүр ингээ нийлээд нэгтээс те өмнө байгаагүй тийм ариун нандин холбоо сэргсэн ч юм уу ийм түүх бас ховор байдаг шиг надад санагдав. Харин яг тэр хэмжээгээр л хөл хагцал үтсэн чигээрэл бүр бүвэр салаад л те буснаад бүр зүрх сэтгэл нь одоо эсвэл амьдралыг үзэх үзэл те хоорондоо харилцаан дээр хүртэл асуудлууд маш бүр зузаан болж эхэлдэг те. Тэгэл түүнээсээ болоод салтууд ч юм уу бас амар тайван биш байдлууд маш илүүгээр бас гардаг штэ. Тэгэхээр бас таны амьдралаас бас ингээ харахад Христэд итгэдэг хүмүүсийн бас нэг авууштай гэж бас нэг тал байна л гэж бас хэлэх гээд байна л да тийм. Гэрэлт амьд яриа. Хамгийн одоо энэ дундэрийнхөө танд хамгийн их найдвар өгчээсэн амлалт те ертөнцийн гэсэн амлалт ч юм уу эсвэл үг ч юм уу хамгийн их найдвар өгчээсэн бодол юм уу ойлголт ч юм уу хин нэгний танд хэлсэн үг ч юм уу ер нь юу байсан бэ? Тэгэхээр ер нь би бол нөгөө багасаа жоохон тийм гутран үзэлтэй. Тэгэл боддог. Гутран хүнд бүр хэцүү үстэй хэцүү үзгэрч. Уулзаагүй би Есүс Христтэй уулзаагүй байсан бол магадгүй энэ дэлхий дээр би байхгүй байсан. Ягаад гэвэл би маш олон удаа амиа орлох юмсан гэж хүсдэг байсан. Боддог байсан. Тэгээд ягаад гэвэл ингээд амьдрал дэндүү хүнд хэцүү байсан. Тэгээд яг хойд эцгээс болоод ч юм уу тий. Би гэртээ орхоос ч айдаг. Тэгээд би нөгөө нэг ямар ч найз нөхдгөө учраас маш их ганцаардаг. Тэгээ яг Есүс итгэснийхээ дараа амьдрал чалгандаа болсон. Арах үнцэг маш их баяр хөөртэй тий ингээл хаанаас гарч ирээд байгаа нь мэддэггүй айгүйх баяр хөөртэй амьдрал сонирхолтой эргэн тойрны ертөнц бүгд сонирхолтой тий яг тийм болж ингэж өөрчлөгчсэн байгаа. Тэгээд эзэн минь яг намайг зөв цагт сонгож авсанд баярлалаа гэж би хэлдэг. Харин яг янз бүрийн юм хүнд хэцүү асуудал тохиолдоход өрнө нэрэл яг Христэд итгэдэг хүмүүсийн ялгаа бол үнэхээр том байт юм билээ. Би тэгээд бодоод үзсэн яг Есүс итгэхээс өмнө би яг амьдралыг амиа орлох юм бол шийдэх юм байна те. Энэ бүх асуудлаас тэгчих юм бол салчих юм байна. Тэгээд дуусчих юм байна. Тий, ерөөсөө л тэгж боддог байсан бол яг Христ итгэсний дараа хүнд хэцүү зовлон тохиолдох юм бол илүү ингэж хатуужж те илүү тэр алдаан дээрээ дөрөөж одоо яг нөө итгэгч хүний амьдрал
амьдралд ирж байгаа зовлон бол түүнийг одоо нэг шат итгэлээр ахих одоо ийм алхан болгож ингэж ашиглахад бурхан тусалдаг, эзэн тусалдаг байгаа. Тэгээд түрүү нөгөө нэвтрүүлэг эхлэхээс өмнө өөрөө бас ярьжсэн шүү дээ. Би одоо ингэж нөгөө зов шаналдаг миний одоо нулимс гарахаа болсон гэдэг. Яг тэрийг болохоор бүр уйлахаа болсон гэж бас ойлгохгүй шүү дээ мэдээж тий. Харин ихэнх хүмүүсийн хувьд иймэрхүү зовлон үзснийхаа дараа маш их уйлдаг. Ер нь санагдах болно, тоолонд ч юм уу эсвэл холбоотой зүйл ярих тоолонд ч юм уу. Ингээл тэр байдлыг би харахтаа за энэ шархан эдгээгүй байна да ч юм уу тий. Эсвэл яг тэр зүйлээсээ болоод өөрийгөө буруутгаал амьдралын туршид ингээд яваад идэг штэ. Тэгээл би ямар ч ерөөсөө хүн хайрлах хэрэггүй хүн ч юм уу эсвэл би дахиж хүүхдтэй болох хэрэггүй хүн ч юм өөрийгөө ингээд ялцсан яваад идэг штэ тий. Тэгээд яг тийм хүмүүст та бас өөрийнхөө үзэл бодлоос олцооч. За тэгээд ерөөхдөө бол эзэнт итгэдэг хүмүүс яг ийм хүнд хэцүү зүйл тохиолдох тусам илүү ингэж бусдыг хайрлах зөрсдөл нэмэгддэг юм шиг санагддаг. Тэгээд яагаад энэ дэлхий дээр тийм олон тусламжийн байгууллага ихэнд христчэн байд юм бэ те? Хүмүүс тэгэж боддог л да. Ингээд христчэн байгууллага гэхээр л тусламжийн юмыг дандаа өгч идэг. Шашиндаа оруулах гэж өгөөд юм шиг тий. Тэгээд шашиндаа оруулахын тулд дандаа тэгдэг ингэж ядуусыг хоолож те хүмүүсийг ингэж татахын тулд тэгдэг мэтэр ойлгодог. Яг миний хувьд яг эзэнд итгэснийхээ дараа яг хүнд хэцүү зүйл тохиолдох үед л ингэж илүү бусдыг хайрлах хайр ингэж нэмэгдэж те. Үнэхээр яг би өөрөө ингэж ийм зовлон амссан шиг энэ хүнд ямар хэцүү байгаа болоо би энэ хүнд яаж туслах болоо гэсэн яаж туслах вэ гэсэн тийм сэтгэлээр ингэж илүү ханддаг юм билээ. Тэгээд яг хүүхдээ алдах үед би өмнө нь хэлжсэн те ингэж өнгөрсөн алдаагаа дандаа эргэж хараад явах юм бол хүн хизээч урагшаага явж чадахгүй. Гэтэл бидний амьдрал маань ямар үн цэнтэй болсон мөлий биднийг асар ихээр хайрладаг нэгэн байдаг тий. Тэгээд та бас би бас үнэхээр энэ зүйлээр дамжуулаад тий илүү ихийг ингэж бусдад хийж өгөх боломж гэж тэгэж харж байсан. Яг тийм нүдийг эзэн нээж өгсөн л доо. Би яаж бус энэ дэлхий дээр ингэж тий зөндөө олон алдагдж байгаа, зөндөө олон хүүхдүүд байна. Бид нар тэр хүүхдүүдэд хоол хүнс өгч мөнгө өгч тэгж туслах хэдий боловч хизээч тэдний сэтгэл зүрхийг дүүргэж чадахгүй. Яг миний хувьд яг ойлгож авсан зүйл бол тий маш их тусламж үзүүлээ. Тэгшний их мөнгө төгрөг хувцсанаар өглөөч хүний сэтгэл ханддаггүй, дүүрдэггүй. Байнга хэрэгцээ хин нэгнээс хамгийн гол хэрэгцээ бол хайр гэдэг байхгүй. Хайрыг эрэлхийлээд хин нэгэн хүмүүс намайг ингэж хайрлаасай, намайг хүлээн зөвшөөрөөсэй гэдэг тийм хэрэгцээ хамгийн гүн гүнзгий байдаг. Тэгээд би хүүгийнхээ өмнөөс тий одоо ингээд хүн маань алдагдсан би яаж үр дүнтэй амьдрах вэ гэж бодох үед яг хамгийн түрүүнд орж ирж байгаа зүйл бол үнэхээр яг бусдын хүүхдүүдийг өөрийнхөө хүчийг хайрлах. Би хүүхдүүдийн төлөө юу хийж чадах вэ? Яг ийм зүйл л надад яг бодож байсан байгаа тийм. Эсдэг хүмүүсийн бас нэг бодол байна л да үзэл. Библиэр гэдэг нэг үг байдаг штэ. ертөнцийн эзэнд хайртай хүмүүс тохиолдож байгаа бэрхшээл зовлон бүхэн гэж аахгүй бүх хүнд хэцүү зовлон эргээд тэр хүнд сайн зүйл болд юм аа, сайнаар ирд юм аа. Заримдаа энэ ишлийг сонсохоор их энгийн нэг сүртэй юм шиг санагддаг. Гэтэ ингээд бодоол ахлаар зэрэг бас жоохон тийм хэрцгий жимшиг ишлэл тийм Библиэлд хэлж байгаа шүү дээ. Чиний зовлон гэж байгаа. Миний зовлон, таны үзэж байгаа зовлон, бидний үзэж байгаа зовлон ямар ч зовлон эргээд биднэрт ашигтай болдог. Нөгөө талаас харахад их гойч юм шиг тий зовлон тултсан энэ чинь эргээд надад сайн юм болдог. Гэтэ энийг бол шууд хатуугаар нь зүгээр заавал чи зовлон үзэж жаргана ч юм уу тэр бол биш шүү дээ. Үгүй тэгэхээр нөгөө өөр нэг миний хувьд бол ингэж санагдаж байна л да. Яг тийм боловч яг бидрийг нөгөө сурах гайд хүнд хэцүү зүйлийг зөвшөөрөөд байгаа биш. Хүн болгоны амьдралд хэцүү зүйл заавал байдаг. Харин Библиэлд өөр нэгжлээ байхгүй. Тэр нь юу вэ гэвэл ертөнцийн эзэн ямар ч муу зүйлийг сайн зүйл болгон өөрчилж чаддаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл христчин бус хүмүүс одоо би жишээлбэл Христ итгэхээс өмнө зовлонгоо байхгүй улам доошогоо орж сэтгэлээр унжсан бол Христэд итгээд яг хүнд хэцүү зүйл тохиолдоход тэр хүнд хэцүү зүйл дээрээ дөрөөлөөд илүү хүчтэй болж илүү сайныг хийх боломж тэр хараад авах. Тэгэхээр ерөөхдөө яг миний хувьд бол яг тэр зүйл дээрээ хэрвээ унах юм бол энэ бол хамгийн харамсалтай хэрэг. Тэр зүйлээс болоод гэр бүл салах, бие биенийг хайрлах, хайр хүрэх ч юм уу тэгнэ гэдэг бол бид нар тэр өнгөрсөн алдсан хүүхдийнхээ өмнө асар их буруу зүйл
хийж байна гэсэн тийм үг байгаа. Харин ч тэрний эсрэгээр би бинийгээ илүү хайрч, амьд байгаагаа илүү хайрлж тэ дахиад тэр алдаагаа тэгээ давтахгүй тулд тэр алдаанаасаа суралцаад цаашаага алхаад явна гэдэг бол хамгийн том, хамгийн хэрэгтэй зүйл юм байна л гэж би ойлгосон байгаа. Тэгээд дахиж тэр алдааг давтах шаардлагагүй. Ягаад гэвэл үнэхээр ингээд те үр хөвгтөө алдснаас болоод архинд ороод ч юм уу те би бинийгээ хайрлахаа болоо тэгнэ гэвэл тэр хүүхдэд одоо ингээд хамгийн харамсалтай зүйл байхгүй юу? Магадгүй ингээд гэр бүлээ хараад байж гэнэ гэх юм бол те тэгээд яг тэр зүйлийг л ойлгосон байгаа. Яг урагшаа хараад бид нар хүүхдийнхээ төлөө юу хийж чадах вэ? Хүүхд маань амьд байсан бол юу хийх байсан бэ? Харин тэрийг би өмнөөс нь хийя. Би хүүхдийнхээ өмнөөс энэ зүйлийг хий. Тэгэх юм бол магадгүй те энэ бол хамгийн сайн зүйл болох байхаа л гэж бодож байна. Тэгээд яг миний яг гол урам авч ирсэн зүйл маань энэ байгаа. Би хүүхдийнхээ өмнөөс амьдрах хэвээр. Би илүү их хийх хэвээр. Манай гэр илүү энэ золиосоос болоод те дахиж бид нар золиос гарах шаардлага байхгүй. Дахиж ийм үнцэн төлөх шаардлага байхгүй гэсэн ийм л зүйл дээр одоо илүү урам авч те энэ зүйл дээр л энэ зүйл мал надад одоо сэтгэлд маань дэм өгчин гэж явж идэг юм да. Тэгээ та бүхний хувьд магадгүй те үнэхээр иймч байж болно. Гэхдээ ямарсаа хэрвээ тэх юм бол илүү дээр байхаа гэж миний хувьд тэгж зөвлөх байна. За тэгээд өнөөдөр бидний урилгыг хүлээж аваад тэгээд сэдвээр хамтдаа ярилцаж өөрийнхөө зүрх сэтгэлээ хуваалцсан танд баярлалаа. Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Тэгэхээр зовлон бол хүнийг тойрдоггүй, хэнийг ч тойрдоггүй. Үхэл хагцал хүн болгоны амьдралд тохиолддог. Хэрвээ үзэгч танд те үхэл хагцал үзэж магадгүй зөвхөн үхэл хагцалч биш өөр ямар нэгэн зовлон зүтгүүр сэтгэлийн дарамт харуулсал байгаа бол тэр бүхнээс яаж салхаа мэдгүй тэр бүхнээ хин нэгэнтэй хуваалцаж ярихыг хүсэж байгаа бол би таныг манай нэвтрүүлгийн эргэн хандах утас руу залгаасаа гэж хүсэж байна. Тэгээ манай утасны үзүүрт мэрэгжлийн зөвлөгчнөр таны асуулт болон асуудлыг сонсож танд тохирох зөвлөгөө өгөхөд үргэлж бэлэн байх болно. Тэгээд анхаарал тавьсан танд маш их баярлалаа. Үзэгч танд баярлалаа. Дараагийн дугаараар бүгдээ эргээд уулзцгаая.